Ер нь бол би жилийн төсөвдөр шүмжэлтэй хандж байгаа. Нодон бол одоо эдийг бараг ингээл төсвөнтэй богдоод бэлэн болцсон. Бүгдээрээ одоо 14 мега төсөл гэл том төслүүд нь ороод ирсэн. Бүх сайд дарга нар нь засгийн газар нь бүгдээрээ аюу идэвхтэй ажиллаад тий төрийн яамдууд нь ирсэн. Бүх одоо байнгын хороодын хурал жигд сайн явж ирсэн. Тэгсэн чинь энэ жил яг энэ төсөв бүр тийм нэг хоосон ийм зааланд хэдэн одоо газрын дарга, яамдын газрын дарга нар нь ирсэн. Хаяа нэг төрийн нарийн бичгийн дарга нар нь үзэгдсэн. Сайд нар нь ер нь байнгын хороодын хуралд ирж асуудлаа танилцуулахгүй байх шүү дээ. Тэгээ би жоохон гайхаж байгаа л да. Яагаад энэ жил одоо ингээд боловсролын жил гэж байгаа тий? Залуучуудын жил гэж байгаа. Тэгээд ингээд тэн дээр яг ингээд ач холбогдол өгөөд яагаад өнөөдөр зандаа шилтэр дарга чи өөрөө тэг зарласан шүү дээ. Нийгмийн салбар тэр дундаа одоо энэ эрүүл мэнд боловсрол бол мега төслөө